Вау, манайхаа дэлхийд алдартай Монгол ноолур хэрхэн бүтдэг талаар би яг одоо та нартайгаа хуваалцах гэж байна. Учир нь Монгол ноолур гэдэг бол байгаль, малчин, үйлдвэр гурвын нэгтгсэн оюунд баялаг. За ингээ гол ажилдаа оръё. Бүх зүйл Монгол ямаанаас л эхэлдэг. Гэрийн тэжээвэр амьтдыг үсчинд оруулахаар хөөрхөн болдог шиг ямаагчаас зөөлөн самнаж ноолурыг нь ялгана. Энэ нь ямаанд дулаан өмөргөө тайлж зундаа амрах боломжийг олгодог. Хоёр дахь ажил бол үнэхээр нүднийхээ уур ухааныг ашигласан, анхаарал төвлөрүүлсэн бас хариуцлагатай ажил байна. Учир нь ноолуурнаас ийм их хог хаягдлууд гардаг гэж боддоо. За тэгээд 3 өнгөөр ангилдаг. Цагаан бор, улаан. Яг ингээд хог мяндснаас нь салгасан ноолуураа угаацгаая. Ноолуур угаах нь маш нарийн ажиллагаатай юм билий. Зүгээр нэг вокорч биш, тусгай зориултын шампунаар угааж хөлт тосыг нь цэвэрлэнэ. Энэ үеэр жин нь 30% хүртэл хорогддог. Гисэн ч чанар зөөлөн байдал нь энд л бүрддэг. За тэгээ ажилчтан ч гэсэн чанарыг нь алдагдуулахгүй байдлаар өндөр мэдрэмжтэйгээр тоног төхөөрөмжтэй харьцдаг юм билээ шүү. Ингээд цэвэрлэгдсэн ноолуур самнах үйлдвэрт очдог. Энд тусгай машинуудаар ширхгүүдийг наривчлан ялгаж утаст бэлддэг юм билээ. Энэ үед 25% нь хорогдоод 1 кг түүхийн ноолуурнаас ойролцоогоор 525 г цэвэр ноолуур гардаг. Энэ шатанд ноолуурын хамгийн зөөлөн чанартай хэсэг л үлддэг. Хөөх та нар энийг хартаа төрөл бүрийн өнгийн утаснууд. Сонгогдсон утаснууд ур чадвартай гар дээр очиж хувцас болгон амилна. Сүлжмэл цээхэд нэг хувцас хийхэд хэдэн 10,000 ширхэг сүлжээ хийгддэг. Сэтгэл хөдөлмөр шингэсэн харагдаж байгааз. Ингээд эцэд нь хэлэхэд энэ зөөлөн утасны цаана олон шат дамжлага хэдэн 10 ажилчин өндөр технологи шингэсэн байдаг юм байна. Дэлхийн ноолуурын 40%-ийг Монгол ямаа бэлгэлдэг. Газрыг үндэх баялгаас ч илүү ноолур бол Монгол хүний гар сэтгэл шингэсэн үндэсний үнэт өв. Энэ олон хүмүүсийн хөдөлмөрийг үнэлээд шеэр and лайк дараарай. Баярлалаа.